Хөөх энэ чинь газар дор хонгил байна. Би үүнийг анх удаа л сонсч байна. Гэхдээ нэлээд хууч санагдаж байна. Энийг хизээ барьсан юм бэ? Хээх. Энэ хонгил надаас ч хөшөө. Нэлээд эзгүй юм а. Энд үнэхээр хүн явдаг байсан гэж үү? Үүрийн танд олон агуудагчд амь үргэсний дараа шилдэг дэштийн тоо эрс цөөрч газар нутгаа тэлэх эсвэл даалга биелүүлэх боломжгүй болсон болов. Бидний түшигддэг хүчний тасдын нөөц аюултай хурдаар багаслаа. Хэрэглэх хүчний таст манд хуулийн хомс байсан учраас хосгүй энэхүү газар дор хонглыг сүлжээч мөн аажмаар орхигдож эхлэв. Энэ хонглын аавга Аанг хааны үед барьсан. Өө Аанг чамтай ээж нэртэй үнэнтэй нэгэн зэрэг байгсан байна гин. Мэдээж гин шүү. Чи зүгээр хаантай ээж нэртэй дүүдээ чамд хамаатай юм юу ч айхгүй. Хамгийн хүчтэй шинээр тоглохоо бол. Пүү гахамда та миний шоуг балжглаа. Гахамдын толгой бүх шатаж байх шиг байна. Тэнэг. Тэдний дэргэд хит тайвшраад бие барьж чадсангүй. Сэрэмжтэй бай цаашаа дэвцгаая. Үнэндээ бол энэ бүтэц тэр үед миний санал болгож байсан зүйл байгаа юм. Гэтэ Ахмад та тэнэг зүйл дээр андуурч байна. Чиний газар дор хонгил гэж бодод байгаа зүйл үүндээ хотуудын хоорондын асар том газар дорх сүлжээ байхч. Тэр бүх суурингуудын холбоо зогсохгүй. Хамгийн аюултай хөд ихтэй худалдааны зам. Хэн ч ингэж санаагүй байх. Баригдах үедээ тийм агуу байсан зүйл намайг өгсөн дараа ингээд хаягдаж байж. Ахмада таны хэлээд байгаа энергийн талт бидний цээжинд байдаг чөтгөрийн цөмтэй ижилхэн гэж үү? Тийм ээ үүнийг олон чөтгөрийн цөмийн нэгдэл гэж ойлгож болно. Ганцхан чөтгөрийн цөм дайчдын хүчийг нэмэгдүүлж чадна. Олон чөтгөрийн цөмийг хамтан боловсруулах юм бол юу болох вэ? Яг тэр сэтгэлийн туршилтууд дараалан бүтлгүүцсэн хэрэг. Тэгсээр эцэст нь том хэмжээний энергийн цөм болох энерги тасалтыг гаргаж авсан. Энерги тасалтын хотууд тэжээх эрчим хүчийг үүсгэдэг байв. Өмнөх үеийн цахилгаантай бараг л адилхан. Дээд зэрэглэлийн хотод багаараа ан хийдэг байсан. Энергийн таст гаргаж авахын тулд илүү олон чөтгөрийн цөм цуглуулахаар доошоо таагдсан байх. Түүний дараах шатлал ASB/C бид зөвхөн та нарын мэдээллийг тэлхэх гэж бие зэрэглэлийн Пяда хот руу явах гэж байна. Мөн бидэнд хуваарлцсан энергийн тасдуудыг авахаар явж байна. Нөгөө хэрэв энэ хотын энергийн цөм нь дуусаад солих зүйл болчихвол юу болох вэ? Бүрэн мэдээ алдалт. Эрчим хүчгүй бол хэвийн амьдрал ямар ч боломжгүй болно. Хотын хамгийн чухал зүйлс болон хамгаалтын систем дэвсгэрэлд нь ажиллах боломжгүй болно. Эцэст хамгаалтгүй болж олон төрлийн цахилгаан хэрэгсэл ажиллахгүй болсноор хүмүүс тэр орноо орхиж зүхтахаас өөр аргагүй болно. Тэр бол хотод тохиолдох хамгийн том гамшиг. Гэхдээ санаад болдоггүй. Манай хэлээс хот тийм ч том биш. Манай энергийн тасдах 3 сар тэснэ. Бид ихэвчлэн сар бүр Пяда руу явдаг. Зүгээр л урьдчилан сэргээж яваа байгаа юм. Санаа зовлтгүй. Нээрээ жи Ахмад намайг ёстой айлгачихлаа. Та нар сэтгэл санаагаа бэлдэж байсан дээр. Би зэрэглэлийн хотод юу Пядад олон хоёр сэлүүд дайчид байгаас босхгүй. Бас 3 сэлүүд 2 дайчаа. Тэдний нэг сонирхчлийн хувьтай байсан. 69%, цочрон 69%. Хөөх сонирхчийн чорлын хувь нь 69-д дайчин гинэ. Нээрээ ёстой гайхалтай. Хөөе. Ардчин байгаа хүн өмнө нь 96-тай 7 дайчин байсан юм шүү. Гэрт юу вэ? Тэр юу вэ? Зоос үүнийг битгий дар. Энд байгаа зүйлээс хамаагүй хурж болохгүй шүү. Анзаарсан нь ямаа да. Гэхдээ тэр товчлуур зүгээр л тэнд байсан шүү дээ. Дранж гэж гуйгаад байхаар нь гар нь өөрөөл энэ юу болох вэ? Энэ бол яалтад хөгжих товчлуур. Энэ хонглын энэ хэсгийг бусдаас нь бүр бүсэн тусгаарлах хамгийн муу хувилбарт зориулагдсан юм. Бүрэн төгжээ. Ард талын тойргийг анзаарсан уу? Үүнийг дарахад доороос зузаан төмөр хавтангууд гарч ирэх энэ газрыг агшсан зур битээ өмчлөнө. Үүнийг зөвхөн ямар ч аргагүй үед холбогдсон бус хотуудын аюулгүй байдлыг хангахын тулд ашиглана. Хонглын хамгийн чухал хэсэг ажиллаж байгаа бололтой.
Энэ их алга хүсэл юу вэ? Урдаас ирж байна. Тэгээд бүр ойртож байна. Цусны өнрөө. Надаас түрүүлээд анзаарчихсан юм уу? Түүний хамар минийхээс илүү мэдрэг байх учиргүй. Зүгээр л зүүн совин байв уу? Одоо ийм зүйл бодох цаг биш. Багийнхнаа байлдаад бэлд. Тийм ээ. Цүнхнүүдээ хайж жагсаалаа бэр. Урсгал цусуу. Пядагийн зүгээс дуулдаж байна. Юу болоод байна? Тэр юу вэ? Чөтгөр чи пядагийн дайчин уу? Та нар чинь Хиолосоос хөөе зүгээр үү? Гэмтсэн үү? Пяда яачих вэ? Чөтгөрийн сүрэг пяда руу халдлаа. Пяда нүүлгэн шилжүүлэлтийн төгшүүр зарлалаа. Ахамдаа нүүлгэн шилжүүлэлтийн төгшүүр гэж юу вэ? Очиж туслах уу? Хотод нүүлгэн шилжүүлэлтийн төгшүүр зарлах ганц л хол бий. Тэгээд тэр нь хотын бүх дайчин өгөхөд дуусахад нэг хот сүрлээ. Дахиад зөндөө хүн өгчлээ. Хаалт анзаарсангүй, амжиж хариу үзүүлж чадсангүй. Оллоо. Яагаад илүү олон хүн байна? Бүгдийг нь хядах хэрэгтэй. Үгүй бол өгсөн хүмүүс дуугарах ёсгүй. Урагшаа тэдний бүгдийг нь ал. 2 сэлүү чөтгөр цөм улаан шинж чанар гал хадлагын түүх 21 шин дайчин 11 сэлүүр дайчин 2 сэлүүр дайчин үргэлжлэн. Ямар их хүн бэ? Алийг нь шууд аль алийг нь эхлээд алах вэ? Хэг шийдчихлээ чи. Тэр улаан үст. Чи гайгүй юм маш хүчтэй юм өмнөхөөсөө гал багуудтай 2 сая өчтөр төсөөлснөөс хүчтэй юм. Хаалт дахиад ийм цогцолтыг тэсч чадахгүй. Одоо гайхуулах цаг биш, хүүхдүүдийг хамгаалах нь чухал. Энийг бод суух тэнхэл алга би ердөөл. Гүй. Зутах нь уу? Та нар бүгд тавчлуур. Тэр хаалгаар гараар би тавчлуурыг нь дарлаа. Та нар бүгд үхэн. Дар. Хөө. Тэр гээд байна уу? Чи зүгээр л өглөө хойшлуулж байна. Би чамд хэлсэн. Та нар бүгд үхэн. Болгоомжтой. Хурдал нааша. Зүгээр үү? Тэр гурвыг хамгаал. Намайг түлхэхийг яг өмнөхөө бүгдээрээ тайвшир. Бидэнд амьд гарах боломж өгсөн. Энэ боломжийг алдаж болохгүй. Энд аюултай минь хурдан эндээс явцгаая. Гэхдээ ахлагчаа тэр чинь 2 сая өчтөр шүү дээ. Хүртэл 2 саятай арай. Түүний зөв. Би түүнийг ингээд тохиж болохгүй. Энэ хаалгыг эвдчихье. Ийг аварна. Хаалгын тусгай материал холимог тайлшаар хийсэн. 3 сая өчтөрийн дайралтыг ч төсөөлж чадна. Энэ тийм жамархан эвдэхгүй. Тусгаарлалт нь янзтайч юм. Цаана юу болохыг огт сонсохдохгүй байна. Харамсалтай нь бидэнд хийж чадах юм алга. Ахамдаа дахиад нэг бодоод үзээчтэй. Гуй өөр алга байхгүй гэж үү? Буцаад Жол, Ёшико ахмадуудыг дагуулад ирүүл яах вэ? Тушаал өгөөч ахмадаа. Үгүй нөгөө хоёр ахмад байлаач баталгаа байхгүй. Байж өөр арга байгаа. Намайг дагаад буц. Эдгээр туннелийн салбарын замууд нэг нь ээж зэргийн хот руу хөдлөн тийш очиод тусламж гуйж болно. Энүүгээр явцгаая. Энэ замыг сонгоно гэдэг тэр хаалгыг цаана юу ч болсон хамаагүй гэсэн үг. Бид бүгд итгэж байгаа. Тэр заавал амьд үлдэнэ. Одоо л нэг хүчээ нуухаа болох нь. Чи хүн үү чөтгөр үү? Би ч бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ сая жаахан л хэлвэжсэн бол тэдний өмнө хувраа харуулах хэрэг гарч магадгүй байлаа. Гэхдээ одоо